Сайн уу? Даралтад цав буюу баллон гэж юу вэ? Хиж усан ундааны сав хүртэл даралтад цавны нэг тооцогдгийг мэдэх үү? Даралтад цавны хамгийн энгийн жишээ нь битүү чанагч. Бүгдээрээ битүү чанагч нь тоогооны орхиг хийцгээе. Хоол буслах үед битүү чанагчинд ууршилт явагдаж эзлэхүүн томорч даралт ихснэ. Ингэснээр битүү чанагчийн тагны шүгэл өрөөгдөж уур гадагшлах ба илүүдэл даралтаа гаргаж ийна гэсэн үг. Хиж усан ундааг онгойлгоход пс гэж дуугардагтай адилхан. Ямар ч даралтад цавыг 85%-аас илүү дөөрөгдөггүй. Яагад гэвэл доторх даралт ихсэж даралтад цав задрах, тэсрэх эрсдлээс сэргийлж 85%-аар дөөрөгдөг. Ахуйн боллоо нь мөн адил даралтад цав бөгөөд шингэрүүлсэн хийн түлшийг хадгалах, зөөрлөх, ашиглахад зориулагдсан байдаг. Баллон нь 2.5 мм зузаан сайжруулсан уян гангаар хийгддэг бөгөөд хөзөөвч, хаалт, винтл, хпи, цөөр гэсэн 5 хэсгээс бүрддэг. Баллооны хөзөөгчн дээр баллооны талаарх бүх мэдээлэл байдаг ба баталгаат хугацаа, хоосон хэдэн килограммын баллон байд зэрэг мэдээллүүдийг харах боломжтой. Харин аюулгүй ажиллагааны үүднээс ямар баллоныг ашиглахыг хориглох вэ? Баллооны их бийг цөлхийж хонхойсон. Баллооны их биеийн 3/1 нь будаггүй. Хөзөөгч дээр бичиглэлт байхгүй. Хөзөөгч болон суурь хэсэг гэмтэлтэй. Баталгаат хугацаа дууссан мөн хаах хэрэгсэл бүрэн бус баллоныг ашиглахыг хориглоно. Бид ахуйн баллоныг ахуй хэрэгцээ, аялал зугаалга, хүнс болон хоол үйлдвэрлэл, дулаан гэх мэтлэн маш олон зүйлсэд ашиглаж байна. Горгаз эрүүл агаар их дэлхийн нэмсэглэл.